Guys, игээс миний өмгөл үгүй хэвчтэй бид бэхэл юм уу тэгээ заяа. За болчихлоо миний өмгөл ингэ амхан хагаад байдаг. Тэгж явах. Өнөөдөр за Roblox тоглодог хүн байвал заавал штэ миний мэддэг байх. Игээс найз in the forest яг би өөртөө тоглож байгаа хойлч юм уу. Post гэдэг тоглоом нэгтэй бодит түүх. За энэ штэ бүр яг энэ болохоор штэ яг 2023 оны яг 5 сарын 1-нд болсон үйл явдал юм аа. Тэгээд тэр штэ тэр нь болохоор босоо бог байдаг. Тэгээд бас ийм байдаг юм аа. За би танахт одоо маш ойлгомжтойгоор ярьж байгаа. За тэгээд штэ одоо амар ойлгомжтойгоор яриад өгөө заа. За ингээд 2023 оны 5 сарын 1 би тэр одоо хийчихнэ ч одоо хэлэхэд байна. За тэр ч яг ингээд тэндээштэй нэг онгоц нисэж явж байжээ. Хинтэн нэг эмэгтэй хүн тэгээд дөрвөн хүүхэд тэгээ явж байд. Тэгээд штэ тэрнэштэй яг нэг яг эхлэл хэсэгдэр нэг юу гэдэг штэ. Тэрнэштэй эхнийхтэй нь болохоор бог ихтэй цагны балалцсан байдаг. Энэ дийгнэштэй өгөө болгон янз бүр хэл янзаар гарч ирдэг гэсэн англиар бичсэн байдаг. Тэгээд дөрөв хүүхэд нь болохоор ийм өчгтэй. Ингээд 7 хоног тэр явдлаас 7 хоногийн дараа ингээд дөрөв хүүхэд авдаг штэ. Тэр дөрөв хүүхэд алга болсон байгаа. Тэгээд штэ цагдаагийн газар тэрийг юусоо илгүүл чадаагүй болохоор ингээд юусоо ингээ хаагдсан байдаг байгаа. Тэгээд штэ бид нар тэгээд тэр тоглоомыг тоглоод ирсэн өдөр ингээд хүүхэд авах ёстой. Тэгээд тийм байдаг байгаа. Тэгээд штэ яа суугаад байна. Тэгээд өнөдөө онгоц осолдсон штэ. Тэгээд осолдсон онгоц нь юусэн ингээд дөрөвт амьд болсон байгаа. Тэгээд дөрөвт нь ойд осолдсон болохоор ойд юусоо 40 хоног л амьдуулж чадсан байгаа. Гэтэ үхээгүй зав. Тэгээд тэнд байсан нэг хамгаалагчид ингээд тэднийг 40 хоногийн дараа ингээд олсон байна. Тэгээд тэднийг 40 хоног штэ. Яаж амьд үлдсэн бэ гэхээр штэ жимс ногоо идээд амьд үлдсэн байгаа. Тэгээд штэ тэдний штэ нэг тэгээд 3 9 13 гэсэн настай хүүхдүүд байсан. Тэгээд тэднийг жимс ногоо идээд тэгээд үед бол амьд үлдсэн байгаа. Ингээ янз бүрийн жимс байдаг штэ. Ингээд нэг бэгээ тэгээд бас үзэл гэнэтэй байдаг штэ. За тэгээд тэднийг идэж ингэж амьд үлдсэн байна. Тэгэхэд ингээд энэ бодит түүх биш гэж үү. Тэгээд дээр нь болохоор улаан бичгээр тийм бодит ангиллаас сэдвлэн бүтээв гэсэн тийм бичгтэй байдаг байгаа. Тэгээд энэ болохоор яг ингээд бодит түүх байдаг байгаа. Тэгээд бичлэгийг маань дуустал нь үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд лайк болон subscribe хайрангуй хайрлаарай.